Сайн байцгаана уу ээж амнараа. За манай подкастыг шимтэн сонсож байгаа, хүлээж сонсож байгаа та бүхэнд маш их баярлж байгаа. Тэрийг юуны өмнө илэрхийлье. Тэгээ өнөөдрийнхээ зочин танилцуулъя. Өнөөдөр бидний урилгаар даваад оржин Мантах наран анагаах ухааны доктор, дархлаа судлаач ирсэн байгаа. Мантах наран 2010 онд эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг хүний их эмч мэрэгчлэр төгсөөд тэгээ 2013-аас 17 онд Японы Токушима их сургуулийн докторантурт суралцж докторийн зэрэг анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан байгаа. Тэгээд тэрнээс хойш 2 жил Америкийн нэгдсэн улсад Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж байдаг. Тэнд докторийн дараах сургалтанд 2 жил хамрагдсан. Ийм одоо олон улсын төвшний мэдлэгтэй манай дархлаа судлал ер нь манай анагаах ухаанд одоо бас хүч төрön орж ирж байгаа юм залуу эрдэмтэн байгаа. За тэгэхээр хэдүүлээ Мантах наран судлаачаас та бүхний дандаа сонирхдог одоо биднээс дандаа асуудаг асуултуудыг асуух болно. Тэгээд хариултуудаа хамгийн одоо шинжилгээ ухааны өндөр нотлогоотой хариултуудаа энэ ярианаас олж аваарай. За тэгэхээр хүүхэд өөрийн гэсэн онцлогтой. Жишээлбэл 6-аас 8 сар хүртлээр шүдгүү байдаг ч гэдэг юм уу те. Биднээс ялгаатай нь зулайтай байдаг те. Бид нар зулаагүй. Эсвэл юу гэдгийг эхний 3 сар хүүхэд хар цагаан хардаг. Бүх хэрэгтэн тогтолцоо нь хүүхэд онцлогтой. Нүд байна уу, чих хамар, төв мэдрэлийн тогтолцоо, булчин бүгд л онцлогтой. Ой хүртлээ явахгүй ч гэдэг юм, ой хүртлээ ярихгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр яг тэр онцлогуудыг манай ээж нар сайн мэднэ. Харин дархлаа хүүхэд одоо ой хүртэл ч юм уу хүүхдийн дархлааны онцлог гэвэл яг сая хэлж байгаатай адилхан ямар онцлогийг манай ээж нар мэдчих хэвээр вэ? Миний төрөнд өрсөнд баярлалаа. Тэгээд дархлаа гэж яг юу гэдгийг тавчхан шиг ярмаар байна яаж судлагдсан бэ те. Яг ерөөхдөө хүн төрөлхтөн дээр байс хойш зарим нэг өвчнөр өвчлөлтгөө тийм ээ тэрийг мэддэг. Зарим хүн зарим өвчнөр өвчлөлтгөө, зарим нь амархан өвчлөж чаддаг мэдгээд энийг бол дархлаатай гэж ярьдаг байсан байгаа. Иммунитас гэдэг эртний латин үг л дээ. Нөгөө манай их хурлын гишүүдээ халдшгүй дарах хэрэг гэдэг шиг гэсэн утгатай байхгүй. Иммунитас гэдэг. Тэгээд дархлаа гэдэг. Энэ шинжилгээ ухаан болж 1970-аад оноос бол маш эрчимтэй хөгжиж эхэлсэн. Их залуу шинжилгээ ухаан байна шүү. Залуу бараг бүр их залуу. Түүнчлэн ингээд хүн гэдэг бол ерөөхдөө 12 эргэтэн тогтолцоотой юм байна гэж үздэг байж 13 дахь нь ингээд дархлаа тогтолцоо гэдэг нь бүр тусдаа эргэтэн тогтолцоо юм байна. Урд нь бол яг хэвдээ цусны эргэтэн тогтолцооны хавсраг байдлаар цусны л нэг цагаан эсүүд гэдэг вэ гэсэн тухайн шинжилгээ ухааны технологийн боломж гэсэн энэс асуудал гарахгүй байлаа. Ингээд иммунологи гэдэг, иммунитас гэдэг нэр аваад иммунологи гэдэг нэрээр цаашаа хөгжсөн. Энийг нь 1990-ад онд Монголд манай анагаах ухааны их сургууль, билүү дээд сургууль тухайд байсан. Талигч Баяр Тоош гэж юм байсан. Баяр Тоош Батаадраас зохицсон багш нар иммунитас гэдэг нэрээр дархлаа судлаж орчуулад Монголд анх дархлаа судлалын шинжилгээ ухааныг одоо юу гэдэг нутагшуулж эмчнэрд яг монгол хэлээр зааж талаар зааж эхэлсэн байгаа. Тэгээд ингээд ерөөхдөө дархлаа судлал гэдэг нь товчхондоо бол ийм хүний биеийг хамгаалдаг гадны одоо юу шүү дээ. Тэгэхээр яг ерөөхдөө би юу гэж ярих дуртай зүйлтэй бол хүн бол зэрлэг байгальд олон мянган жил амьдраад олон сая жил амьдраад ирсэн. Зэрлэг байгальд нүдэнд үзэгдэх аюулууд байна. Чомч байдаг юм уу? Баавгач байдаг юм уу? Агаатч байдаг юм уу? Тэрийг бол гал гаргаач юм уу? Зүхтаагач юм уу? Зүхтаач юм. Тэр амьтдын зорилго хүний биеийг эдэж өөртөө одоо шимтэж хэлэн авах. Нүдэнд харагддаггүй гэтэл бас жижигхэн амьтад бас байна. Хүний биеийг ороод одоо өвчин туснаа, халдвар өвчин туснаа гэдэг чинь бичил бит өвчин үүсгэж гэж яриад байгаа шүү дээ. Тэ вирус нүдгүй бактери. Тэд нар биед орж ирээд бас л хүний биеийг одоо инженеэр хэлбэл идээд өөртөө үржих ийм зорилготой. Энийг нүдэнд харагдахгүй бид нар зүхтааж чадахгүй харахгүй юм чинь. Гэтэл энэс хамгаалдаг өөрх нь эргэтэн тогтолцоо нь хүний бие дотор байна. Тэрэн дээр дархлаа юм байна гэдэг. Таас шинэ төрсөн хүүхдийг асуулаа. Шинэ төрсөн хүүхд бол ерөнхийдөө эволюц биологи юу гэж үздэг вэ гэвэл амьтан ер нь араас их аратан адгуус амьтны зулцгуул төрөл бие даадаг.
Тийм үү? Төрөл бие дагаад их удахгүй тэнцээлгүйгээр хараагаад хүний хувьд бол 2 нас хүртлээр хөлд орохгүй 20 нас хүртлээр ээж аваараа ерөөдөө тижээлгэх шин чанартай. Тэрний яг нөгөө тархины хөгжлөөс гэдэг юм л да. Тархи руугаа хамаг энерги зардаг учраас бусад юмны хөгжил нь их удаан юм. Бүрэн биш төрж байгаа байхгүй юу? Бүрэн хөгжил дуусаагүй төрж байгаа гэсэн. Харьцангуй гайгүй болгоод 10 сар дээр энэс цээшээ тех боломжгүй. Яагаад гэвэл хүмүүс нөгөө босоо явдаг. Босноос хойшоод эмэгтэй хүний нэг арцгийн байрлал нь өөр болоод энэс том хөвгт төрүүлэх боломжгүй. Хүн хамгийн аюултай төрдөг амт шүү дээ. Тийм. Хамгийн аюултай төрдөг амт. Тэгээд хүүхдэд ерөөхдөө бүрэн төрсөн хөгжсөн эргэтэн тогтолцоонд бүрэн хөгжөөгөө төрж байгаа. Тэр хөгжил нь ерөөхдөө нэг 16 18 нас хүртэл үргэлжилж байгаа. Тэгвэл үнэхээр чадварлаг амтан болж төгж байгаа. Дархлаа тогтолцооч мөн ялгаагүй. Ерөөхдөө нэлээд үйл ажиллагааны хувьд бол насанд хүрсэн хүнтэй харьцуулахад нэлээд дутуу. Тийм одоо өвчлөмтгий гэдэг шүү дээ. Нэгдүгээр дутуу үйл ажиллагааны хувьд бүрэн хөгжөөгөө. Хоёрдугаар дархлааны эргэтэн тогтолцоо өөрөө өвчин таних тусмаа өвчнөд харилцагчнаа зүгширдэг тогтолцоо. Ямар сайн дархлаа. Тэгэхээр одоо жишээ нь Монгол хүн өөр газар очивол тэрний өвчнөр өвчнө шүү дээ. Тэгэхээр тэр юмнээс аль нь чарааг одоо гарч байгаа бичил битнүүдтэй аль нтэй ч харьцаж үзээгүй хөгжиж байгаа учраас тэрийг заавал өвдөж одоо заавал тэрнтэй харьцаж байж таньж авч өөрийгөө нөгөө дархлаа нь ажиллаж эхэлнэ. Дархлаа татна гэж яриад байгаа шүү дээ. Иммун болно гэдэг. Иммунитас тэгдэг тийм тохиолдол. Нэгдүгээрт нь яг мэдээж бүтц үйл ажиллагааны хувьд том хүнийг үзэхгүй, хоёрдугаарт нөгөө зүгшрээгүй хараагүй байдаг учраас заавал сурдаг. Тийм байгаа. Зүгээр яг ерөнхийдөө тэр зархлааны уураг энтрийгээ бол шин төрсөн хүүхэд авдаггүй учраас эхийн ихсээр дамжуулж ээжихийг аавна. Эхийн хөхний сүний ач холбогдол гэдэг. Хөхний сүгээд авч ээжээр аавна. Ингээд тэр нь тодорхой хугацаагаар зарцуулагдаж дуусгаад ирэхээр яг өөрийнхөө дархлааныхан тэр уургууд нь ажиллаж эхэлдэг. Магадгүй та хүүхдийн практик тийм харагддаг болоогүй бол яг дархлаа судлалын ном сурагчид юу гэж боддог гэхээр 6 сараас хойш нөгөө ээжийнхээ ихсээр авч исэн эсрэг бие дархлааны уургуудын хэмжээ зарцуулагдаж дуусаад тэр үеэс хүүхд илүү өвчлөмтгий болдог. Нэг талаараа нийгмийн харилцаанд арай жохорох энэ тэн гадуур дотор гарах нь нэмэгддэг учраас тэр 6 сараас нэг 2 нас хүртэл нэлээд өвчлөмтгий үе гэж байдаг. Тэр нь яг дархлаа тогтолцоонд зүгшрэх хамгийн чухал үед нэг гэж үздэг. Тэгэхээр бид нар бас яг одоо хүүхдийн эмч нарын хувьд дандаа хэлдэг байхгүй юу? Дутуу хөгжсөн гүйцэд хөгжөөг байгаа учраас хүүхэд ой хүрэхдээ дунджаар нэг 8-аас 10 удаа өвддөг. Гэхдээ сайн мэдэн гэвэл нас ахих тусам хүүхдийн дархлаа тогтолцоо гүйцэд хөгжихийн хэрээр өвдөх тоон буураа явна тий. 2 нас хүрэхэд 6-аас 8, 3 нас хүрэхэд 4-өөс 6, 3 наснаас хойш жилдээ 2-оос 4 өвднө гэд. Тэгэхээр энийг ээж аав нар одоо жишээлбэл ой хүрэхдээ дунджаар 6-аас 8-аас 10 гэж байна. Тэгэхээр ээж аав нар энийг манай хүүхдийн дархлаа сул учраас өвдөд байна гэд. Одоо хүүхдээ үзүүлж байгаа ээж аав нар орж ирэхлээр эмчээ манай хүүхд яг сарын өмнө хатгалгаагаар өвдөд эмнэлгээс гарсан. Одоо дахиад таниад эсвэл юу гэдгийг үзүүлэх гээд орж ирэхдээ манай хүүхэд 2 сарын өмнө суулгаж исэн. Одоо дахиад 2 дахь суулгалт 8 сартай гэл. Тэгэхээр айгүй санаагаар унтсан байдаг те өөрснөө манай хүүхдийн дархлаа муу байна гэж яриад идэв. Мэдээж бид нар дархлаа муу бишээ гүйцэд хөгжөөгүй хоёр чи хоёр өөр гэдгийг тайлбарлаж ойлгуулах хичээдэг. Гэхдээ би танаас өнөөдөр ээж аав нар зүгээр жирийн одоо ээж аав нар яаж хүүхдийнхаа дархлааг сайн байна муу байна гэж мэдэх юм бэ? Ийм мэдэх боломж байгаа мó? Мэдэх нь ер нь чухал юм уу? Одоо ээж аав нарт яг хүүхдийнхаа дархлааг үнэлэх ямар шаардлага хэрэгцээ байдгийг угаасаа үнэлж болох юм уу гүм үү? Сайн, хэвийн, муу ч гэдэг юм уу те? Тэгэхээр яг уу ерөнхийдөө дархлаа тогтол яг олон жилд ингээд өвдөд байна гэдэг чинь дархлаа нь муу дархлаа нь ажиллаж байна л гэсэн үг. Тийм ээ. Өөрөөр хэлбэл нэг өвчин үүсгэж түрүү хэлсэнчлэн орж ирлээ тэрийг таниад авчиж байгаа гэж магадгүй хэзээ тэрүүгээр ялагдахгүй болтлоо таньж авч байгаа. Гэтэл өвчин үүсгэж чинь жоохон өөр болоод ороод ирдэг болохоор тэрэнд одоо чинь хувцас жоохон сольж өмсчөөд ороод ирдэг болохоор тэр нь танигдахгүй болчиход байгаа хгүй. Ер нь тохирон биологинд тохирон тэгж ажилладаг. Мэдээж шин төрсэн хүүхдийн дархлаа бол том нэгээс мэдээж муу. Би ерөөдөө дархлаа гэдэг нэг юм бие махбод гэдэг нэг тустай юм биш шүү. Биш шүү. Ерөөдөө биеийн дархлаа. Биеийн сайн бол дархлаа нь сайн. Дархлаа нь муу байвал биеийн сайн байх үндэс байхгүй. Тэгэхэд яг ерөөдөө дархлаа тогтолцоод хүнд бол одоогоор бол нэг 30 мянган гентэй тоологдсон байгаа. 1990-95 онд хийгдсэн хүний геном гэж их том төсөл хэрэгцсэн юм. Одоо тэр нэг амархан болцсон л да. Тэр үед их л хэцүү байсан. 30 мянган гэнтэй тэрнээс дунджаар 1600 орчмын дархлаа тогтолцоонд оролцдог юм байна. Дархлаа тэр 1600 зөвхөн дархлаа тогтолцоонд оролцоход зогсохгүй бас өөр генүүтэй авсраад өөр юмд оролцдог. Тэгэхээр өөрөдөө
юу гэж хэлэх гэдэг нь бол дархлаа тогтолцоо муутай төрөлхийн дархлаа дутмагчлал гэж байдаг. Primary immunodeficiency гэж маш ховор. Ихэнх тохиолдолд тэдгээр нь төрөлхийн бусад гажигтай хавсарх нь хэлдэг тийм ээ. Ингээл харахад гаднаасаа ямар нэгэн төрөлхийн гажиг гэж бид нар ярьдаг шүү дээ. Гажигтай ингэдэг бол дархлаа тогтолцоонд хямарсан тодорхой өвчнүүд байх нь илбэг. Маш тийм учраас ерөнхийдөө ингээ харахад эрүүл сарвал бүрэн бүтэн хүүхэд бол дархлаа тогтолцоо дархлаа муутай байх гэх магадлал их бага. Цөөн зарим тохиолдолд маш цөөх анхдагч дархлаа тогтолцооны хүрээний 300 гаруй өвчин байдаг баггүй юу. Цөөн зарим нь яг уу байж идэг. Тэгэхээр насанд хүрсэн оны хүртэл онцлогдохгүй явж болно. Тэр тэгтээ их ховор. Тий. Уучлаарай тэрнээс ихэнхдээ одоо бүр их тодорхой хэлбэл одоо би нэрийг хэлээд яг одоо чинь баруун Европын зарим цөөн үндэсний цөөнхүүдэд их байдаг. Тэдгээр нөгөө цаад ёс заншил холбоотой тийм үү? Үеэлүүдийн хоорондоо гэрлэгч байдаг юм уу? Манай Монголд бол яг бидний техник боломжоор тэрийг судалсан судалгаа байдаг үгүй би мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр би ингээ бодоход магадлал их бага гэж бодож байна. Тийм. Яг хуу даавны хам шинж гэдэг манай ээж нар сайн мэднэ. Даавны хам шинжийн 70 гаруй одоо шинжүүд байдаг. Тэрний нэг нь дархлаа султай байх. Тэгэхээр зарим тохиолдолд мэдээж бүх даавны хам шинжтэй хүүхдүүд биш шүү дээ. Зарим тохиолдолд даавны хам шинжтэй хүүхдүүд бол дархлаа султай хүүхдүүд бол бие бүгдээрээ биш. Тэгэхээр бид нар бол одоо хүүхдийн эмч нарын хувьд манай Сент клиникийн хувьд ээж анарт юу гэж хэлдэг вэ гэхээр хүүхдэд чинь тураалгүй л бол танаа хүүхдийн дархлаа насандаа тохирсон байгаа. Мэдээж 6 сартай хүүхдийн дархлаа одоо 26 та хүний дархлаа чинь газар тэнгэр шиг шүү дээ тийм ээ. Тэрийг бид нар ойлгуулах хичээдэг. За гэтэл нөгөө талаас тэгэхээр одоо азар бол бидний энэ нийгэм энэ хөгжлөөс хамаарат бас тураалтай хүнд тураалтай хүүхдүүд бол их ховор. Ер нь бол ховор ирнэ шүү байгаа гэхдээ ховор ирнэ. Тэгэхээр бидний хэлдэг юм бол хүнд тураалтай л биш бол хүүхдийнхаа дархлааг насандаа тохирсон гэдэгт итгэлтэй байж боллоо гэж хэлдэг. За гэтэл нөгөө талаас бас нэг сонирхолтой юм байгаа. Нөө марийн ихтэй хүүхдүүд. Одоо манай монголчууд бол марийн ихтэй хүүхдүүдэд их дуртай, марийтай байвал хөөрхөн, эрүүл байна, сайн сайхан байна гэж үздэг. Гэхдээ бид нар одоо яг манай клиникийн хувьд болохоор бас их мариалахыг дэмждэггүй. Одоо хитрхи их марийтай манай ээж нар сайн мэдэх байх нөгөө ягаан дэвтэрний нэмэх 2-оос дээш гарсныг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм марийтай бол бас бид нар хүүхд чинь нэг өвдөхтөө хүнд өвдөх одоо эдгэрэлт удаан байх эрсдэлтэй шүү. Тэгэхээр жин дээр нь анхаараач гэж бас бид нар сануулж зөвлөгөө өгдөг. Тэгэхээр жин их байх, бага байх дархлаатай үнэхээр яг холбоотой юу? Төрөний дархлаа суулгаад дээр нэмээд бас нэгтгэд бид нар ээж аавд маань ерөөхдөө дархлааны угаасаа хүүхэд бол том үнэтэй харьцуулшгүй тэрийг тэгж санаа зовхоос илүү тэр дархлаанд нь туслах хэрэгтэй байхгүй. Яаж туслах хэрэгтэй вэ? Цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд нөгөө жоохон замбраатай тийм үү? Хүүхдүүдээ аавч гадуур төр хамаагүй гарахгүй. Яг нэг тодорхой нэг 3 нас ч юм уу хүртэл нь жоохон чадвартай замбраатай байх. Тэгээд цэвэрхэн байх. Одоо янз бүр гэр орондоо гутал гадны хувцастайгаа явахгүй гэдэг маш энгийн юмнуудаас гэдэг шүү дээ. Гараа тогтмол байгаа. Энэ нь эргээд нөгөө хүүхдийн чинь биелөө орж байгаа. Тэр сул биелөө орж байгаа. Бичил битээ өвчин үүсгэрний хэм тоо хэмжээг бууруулна. Тийм чухал тий. Илүүдэл жинтэй хүүхдийн талаар бол яг Америк нэгдсэн улс баруун Иний орнуудад нөгөө obesity гэдэг бүр хэд тараалт гэдэг өвчин. Тэрнтэй холбоотой судалгаанууд бол их байдаг. Тэрнтэй холбоотой судалгаан дээр яг дархлаан дээр бүх эргэтэн тогтолцоонд сөргөөлөлтөөр дархлааны үйл ажиллагааны чадамж энэ төр нь багассан байна. Ягаад гэвэл цусан дах өндөр одоо глюкоз үр дүнгийн мөм гэсэн тийм юмнууд байдаг. Монголд болохоор яг илүүдэл жинтэй гэдэг тэр илүүдэл жинтэй гэдэг тэр тэдгээр улсуудын илүүдэл жин тэр шаардлагыг хангаж яах уу гэдэг нь би бас яг гайгүй шүү дээ Монголд бол тэгстэй ямар ч байсан тархал илүүдэл жин гэдэг бол дархлаа гэдэг одоо үнэлэхээс хамгийн түрүүнд бодисын солилцооны маш том хямрал биеинд тэр цуснд наад захам нөгөө байх ёсгүй хэвээд байхсгүй их хэмжээний өөх тос нүүрс усын илүүдэл энэ төр явахаар дараагийн өвчтөнд өртөх эрсдэл болж байгаа. Нөгөө чигрээ шижиндээ эртөө өвдөх юм уу тийм үү? Энэ эргээл нөгөө цаашаа дархлаа гэж нэг л бие махбод юм чинь нүүрс усны өвчин, амьсгалын өвчин, бактери антер хямрах тийм маш том одоо англиар одоо fertile soil гэж хэлдэг шүү дээ. Маш тийм тохиромжтой орчин болдог учраас ерөөдөө ирээдүйн жимүүд бол дэмжих юм байхгүй тий. Яг гоо дээр үед л одоо чинь маргааш магадгүй хоол жилийн дараа зодуулж магадгүй тарган байж чад гэмгүү гэдэг үс одоо ямар тий жилийн дараа турж өгөх гэх биш тий тэг шаардлага байхгүй гэж боддог. Тийм байна. Тэгвэл манай ээж аав нар бас их зөв ойлгох хэрэгтэй. Хүүхэд болгон өөр бид нар дандаа хэлдэг хүүхэд болгон өөр
энэ дэлхий дээр 2 ижилхэн хүүхэд гэж юусоо байхгүй. Тэгэхээр одоо бас сүүлийн үед манай энэ хүүхдийн ангаахын салбарт нэг хэрэг яригдж хэлэгдэж байгаа юм юу вэ гэхээр энэ нас биеийн жин өндрийн морийг хэрэглэх хэрэг байна уу? Тэгэхгүй бол заримдаа ингээл эмч нар нь танаа хүүхд их хилүүджинтэй байна шүү. Эсвэл нөгөө тохиолдолд танаа хүүхд их туранхай байна шүү гэж хэлчихээр ээж аавд их дарамт тулд юм байна л. Тэгэхээр зарим нэгэн одоо сүүлийн жилүүдэд зарим нэг хүүхдийн эмч мэрэгчлэтнүүд энэ жин насны хүснэгтийг одоо ингэж их хүүхд болгон дээр сар болгон хөтлөөл ингээд ах хэрэг байна уу гэж хүртэл ярьж байгаа. Тэгэхээр мандах нарын судлаач битгаар ярьж байгаа юм бол бүр нөгөө эмгэг таргалалт өвчний талаар ярьсан шүү. Тэрийг бас манайхаа ойлгоорой. За дараа нь манай ард түмний одоо уламжлал одоо хүртэл явагдаж байгаа нэг юм юу гэхээр чирэгжүүлнэ гэж ярьцгаадаг. Нар агаар усаар чирэгжүүлнэ гэдэг. Наранд их шаарддаг зуны улиралд. За наран чарахтай айрыг түрхдэг, тараг түрхдэг. За элдв янзын тос, тэмээний тос, адууны тос, сүүлний тос түрхдэг. За дараа нь нөгөө ус эмчилгээ гэдэг дээрээ зэрэг давстай ус, шилмүүстэй ус, хар цай. За адууны тоогны шүл, үхрийн булууны шүл энтергээд ийм юмнууд маш их хэрэгэлдэг. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс одоо эдгээрийг хэрэглэхлээр үнэхэрийн дархлаа сайжраад одоо хүүхэд нь цөөн өвдөх, баг өвдөх, өвдсөн ч хөнгөн өвдөх тийм юм байхгүй. Жишээлбэл одоо энэ манай уламжлалт дарга штэ. Америкийн нэгдсэн улсад, Японд ээж аав нарын магадгүй эмээ өвөө нарын одоо хүүхэдтэй хэрэгэлдэг чирэгжүүлэх гэж бид нар яриад байгаа тиймэрхүү аргууд байдгүй. За Америкч одоо ямар үдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө Япон, Азийн орнууд бол тийм юмуд байсан. Мэдээж тухайн одоо газартаа таарсан тийм ээ. Одоо сод түүх энтрийн хөдөлж чад янз янзын арга байсан. Зарим үнэхээр одоо ажиглалтаас үүссэн юмнуудыг нь юу хийсэн мэт юм лээ үлдчихсэн. Тэрийг нь бүр судалж барьж энэ төр хүртэл үлдсэн мэт юм лээ. Өөрөө тэгээд шинжлэх ухаан гэдэг энэ яг одоо ямиг ингээд системтэйгээр танин мэдээд туршаад ханаа болно те болж гэнэ үгүй юу гэдэг энэ юу чинь ерөөхдөө нэг цөөхөн хэдэн зуун жилийн настай л да. Нөгөөх нь яг эмпирик арга гэдэг шүү дээ. Эмпирик арга гэдэг сүүлийн яг альтернатив медицин гэдэргөө оруулаад иймэрхүү юм байгаа. Энэ бол ялангуяа Азийн орнууд бол хүчтэй байна. Хятад ч юм уу те. Гэхдээ энийг зарим болох нэгийг одоо чинь хятадулс одоо чинь өөрийн шинжлэх ухаан эдийн засгийн хүчин чадал айгүй хүчтэй болоод энийг эргэж судлах модлох юм бол гарч иж байгаа. Гэхдээ аль нь зөв байна, аль нь буруу гэдэг айгүй сайн бодох хэрэгтэй байхгүй. Зарим талаар энэ зарим арга нь аюултай ч болж болно. Одоо чинь таргууны мах гэдэг ч гэдэг юм да. За одоо ингээл эрсдэлт орж байгаа тийм таргуун тахал. Харшилтай хүүхдүүд байвал жишээ нь ингээд айраг төрхөл анафилакси болох эрсдэл байдаг юм уу? Гэх мэтлэн ингээд амь насаа шалдаж болно шүү. Эрсдэл байгаа. Яг манай орны яг онцлог бий л дээ мэдээж. Тухайн үед одоо хэдэн мянган жил яваад ирсэн ард түмчин нэгдүгээр тийм ээ. Тухайн байсан юм араал тухайн эрүүл мэндийн зөвхөн дархлаач эрүүл мэндийн эмчлэх үйлчлэгээ гаргаж ирсэн тийм үү. Тэгээд дээрэс нь хэдийгээр нартай боловч нартай өдрүүдийн тоо боловч дулаахан өдрийн тоо цөөн. Тэгээд энэ газар зүйн байрлал жоохон догшин ширүүн уур амьсгалтай энэ гэдэг юмнууд нь нөлөөлсөн байж болох талтай. Тэгээд ерөөхдөө 1960-аад онд зөвлөлтийн эмчнэр эртэл тэгээд 40-аад онд зөвлөлтийн эмчнэр эртэл зөвлөлтийн эмчнэр иржиж одоо анх Европ анагаах хүндэ танилцуулж өглөө штэ. Тэр процесс л үргэлжилж л байгаа бах одоо. Тийм бах те. Яг хоо бидний хувьд одоо яг манай клиникийн хүүхдийн эмчнэрийн хувьд юу гэдэг вэ гэхээр бид нар бол мэдээж яг өөрснөө санаачлахаар бол зөвлөдөггүй. Хийж байгаа, хийж болох уу гэхээр нь өөрснөө шийдгэдэг. Бид нар нэг хоёр тайлбар байгаа мó л гэж хардгийг. Нэгдүг нь болох дээр одоо манай монголчууд ялангуяа ярьдаг хүн гэж сэтгэлийн лантай. Тэгэхээр ээж хүн өөр хүүхдийнхаа төлөө тэр одоо харцаанд оруулаа шүлэнд оруулчихлаар ээж сэтгэлд нь их сайхан. За би өөр хүүхдийнхаа төлөө чаддаг бүхнээ зориулж байгаа, мэддэг бүхнээ зориулж байгаа. Бүх одоо мэдлэг, цаг, зав, хайр, инэрл бүгдээ зориулж байгаа гэхэлэр тэр ээжийн сэтгэлд нэг сайхан. Тэгэхээс хүүхдэд бол нэг би бол жишээлбэл шинжлэх ухаанаар одоо үндэстэй батлагдсан тийм юм үзэж олж үзээгүү те. За дараад нь болохоор юу вэ гэхээр жишээлбэл энэ эллэг массаж байна. Одоо чирэгжүүлэх нэг арга. Мэдээж ямар ч насны хүүхэд 1 сартай байна уу, 16 настай байна уу, ээжээрээ эллэг массаж хийх шиг аз жаргал одоо таашаал гэж юм энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ээжээрээ массаж хийлгсэн хүүхэд чинь сэтгэл санааны хувьд маш өөдрөг, бөөн аз жаргал, бөөн одоо тайвшрал, баяр баясгалан. Тэгэхээр чинь хүний нийт бие махбод чинь өргөгдөөл явчих шүү дээ. Дархлаа байна уу, юу байна те. Тэгэхээр бид нар нэг иймэрхүү маягаар ээж аав нарт тайлбарладгийн энэ
одоо уламжлалт аргуудыг тийм ээ. Тэгээ ерөнхийдөө яг энэ талаар Америкийн одоо нөгөө өргөж ярьдаг нөгөө Харвардыг л бас ишлэх гэдэг л да. Хийсэн судалгаан дээр үзэхээр маш олон улс орнууд дээр зарим нэг одоо жишээ нь уламжилт өвсч байдаг юм уу тий. Зарим нэг одоо магшилж байдаг юм уу. Дархлааны зарим нэг эсүүдийг тоо хэмжээг нь зүгээр туршилтын нөхцөлд цөөхөн доогоор ихсгэж барьдаг юм бол харагдаж байгаа. Гэтэ энэ нь дархлааг дэмждэг гэсэн үг биш. Айгүй том цогц нэтворк сүлжээ учраас зөвхөн хэсэгчлсэн байдлаар нөлөөлдөг байж болчихгүй. Тэгэхээр энэ бол тийм гэж жоохон учиртай. Дархлааны зарим нэг одоо эд эсүүдийг баг зэрэгээр нэмэгдүүлж байна гэсэн юмнууд бол бие биологид бас шудраг байх хэрэгтэй. Тий. Гэхдээ хүүхдэд аль нь ч батлагдаагүй л гэдэг юм бэл. Насан туршигчдад бол бас нэг тиймэрхүү юмнууд байдаг юм бэлээ. За тэгэхээр дархлаа судлаач хүнтэй уулзж хахад бид нар вакцины талаар ярихгүй бол яасан ч болохгүй. Тэгэхээр би одоо олон жил хүүхдээ эмчиж байгаа хүмүүд юу харж ийн гэхэлэр тэр социализмын олон ололт бий. Тэрний нэг нь энэ дархлаажуулалтын хувь их өндөр байсан. Хүмүүс бүр яг ингээд нөгөө сонгуульд 100% саналаа өгдөг байсан шиг вакцин хийлгэжсэн. Тэгэхээр одоо нөгөө сонгуулийн санал өгөх хувь буураад байгаа шиг вакцинд дурггүй, вакцин хийлгэхгүй хувь буураад байгаа. Тэгээд тэднэр дээр одоо тэдний ингээд бодол санаа үзэл баримтлалыг өөрчлөх гэж бид нар бүр 20-30 минут ярьж суддаг юм а. Тэгэхээр тэрэн дээр их товч тодорхой тэр ээж аав нарт хандаад хэлвэл юу гэж хэлэх вэ? Мандахнараа зөндөл хэлж болно тийм үү? Маш тодорхой хэлнэ бол одоо таны хүүхэд төрөөд дэлхийн ертөнцид нэг ойроо орж байгаа гэж төсөөлж болно. Ойроо ороод хөгш. Ойны наанаас нь ороод том ойгоор явж байгаа л цаана гарахад 70-80 таа болоод гарч ирэх хэрэгтэй байхгүй. Энэ ойд ямар ч араатан байж магадгүй. Тэр хүүхдэд нэг хамгаалах нэг буус өгч болох наа үгүй явуулнаас шүүчгүй оруулал аюултай л гэж. Аюултай. Тийм. Тэр гал руу хамгаалтын явц зүгөө орж байгаатай адил. Тийм. Вакцинжуулалтын хувьд яг дээр үед бол эрүүлэг хамгаалах юм гэж байна. Заргалтын аргаар хийдэг байлаа шүү дээ. Тийм. Одоо бол тэр арай бас тэгж бол. Бас өөр болсон. Вакцины эсрэг хөдөлгөөн бол гарсан. Одоо 1990-ад оны дундуур англиас эхэлтэй байгаа. Англи нэг нэр бүхэн юмж. Тэдгээр нь бол зарим тохиолдолд батлагдаагүй ингээд бас нэг вакцины антивакцины активист гэдэг хөдөлгөөн өрнөсөн. Яг сүүлийн үед мэдээж хүн хүүхдээ сайн сайхныг хүсэж байгаа. Хин ч хүүхдээ магадгүй муу хүсч вакцины хийлгэхгүй шүү дээ. Вакциныг эсэргүүцэхгүй шүү дээ. Яг магадгүй интернетээс одоо нөгөө манайхан нэг үе бодоод нийгэм нээлттэй болоод тодорхой хүмүүс өөрөө бас мэдээлэл олж чаддаг учраас интернетээс шүүлтүртэй зөв буруу мэдээллийн чухам алиг нь олдго юм бол доо гэж бодож байгаа. Вакцин гэдэг юм хийснээрээ Монголд одоо жишээ нь аюултай одоо 1950-ад оны тоогоор нэг 7-800 мянган хүн байсан гэж байгаа шүү дээ. Одоо тэгэхээр 80-ад оны дундор 2 сая боллоо, сая 3 сая боллоо. Энд чинь 3 сая 300 нийт амьдралын чанар сайнаас нийт амьдралын чанар нөлөөлснөөс гадна вакцины хувь нэмэр асар их бай. Зарим одоо цэцэг өвчин гэх мэт өвчнүүдийг бол аюултай өвчнүүд бүр мөс гэрчлэгээ байна. Зарим өвчнүүдийн хувь хэмжээг ихээр бууруулсан тиймэрхүүнүүд бай. Зүгээр яг хүүхдээ бол таны хүүхд магадгүй вакцин хийлгэхгүй байсан ч гэсэн өвдөд итгэж магадгүй. Тэгтээ мөнгө төгрөгний хохирол, сэтгэл санааны хохирол эргээд өвчний улмаас бие махбодын сонгогтой болчихвол насан туршийн хохирол болох учраас заавал тех хэрэггүй байхгүй юу? Тий. Таны хүүхдийг зөвхөн хамгаалах гэдэг юм биш. Бүх хүнийг 100 хүн байлгаад 100 гол ингэ вакцин хийж тэр өвчнийг орох газаргүй болгож устгадаг байхгүй юу? Нэг нь үлдчихвэл тэр одоо орох орон байр тэр өвчин байна гэсэн үг. Тэгжиж устгадаг. Ер нь бодгон тийм байдаг. Яг хүмүүсийг ингээ харж байхад манай ээж аав нар нэг хоёр шалтгаанаар вакцин хийлгэхгүй байгаа. Нэгдүгээр сая манай мандах нарын судлаач хэлдэг тэр вакцины эсрэг одоо вакцин ингээд муу ингэж өвчин үүсгэх нь ингэж аутизм үүсгэх нь ингэн тэгнгээ тэрийг уншаад тэрэнд итгэцэн улсууд нэг байгаа. Нөгөөх нь юу вэ гэхээр нөгөө вакцины дараах уруул гэж юм үүснэ. Хүүхэд халуураал 1-2 хоног уйлаал, тэрврүүлээл, мэмэ идэхгүй унтахгүй тэгэнгүүт нөгөө ээж нар за дараагийн тунаас болиё гэдгийг. Тэгэхээр нь би юу гэж хэлдэг вэ гэхээр инхийн цагт цус их асгарвал дайны цагт биш эсрэгээр инхийн цагт хөлс их асгарвал дайны цагт цус баг асгарна гэж би тэр ээж нарт хэлдэг байхгүй. За тэгэхээр манай ээж нар вакцинтай холбоотойгоор хөхний сүүний ач холбогдлыг одоо бит хоёроор хэлүүлэхгүй мэдж байгаа. Хөхний сүг бид нар амьд вакцин гэж хэлдэг. Түрүүн мандах нарын судлаач ярианыхаа эхэнд тэр хөхний сүү тэгээд ураг байхад 9 сарын турш ихсээрээ дамжуулж авж байгаа ээжийн эсрэг биетүүд
тэр хүүхдийг эхний хэдэн сар хамгаалахад маш чухал үүрэгтэй гэсэн. Тэгэхээр ээж нартай дахиад нэг сануулгад хөхний сүгээрээ болж өгвөл 2 нас хүртэл өсгөөрэй. Энэ бол маш олон эрхтэн тогтолцоо, ялангуяа дархлаа тогтолцооны хөгжилд онцгой ач холбогдолтой юм шүү гэдгийг бас сануулахыг хүсэж байна. Сүүлийн үед бас хөхний суу тийм ээ нөгөө гизний микробуудыг зөв зөвшрөх. Тийм. Насан турш тэрнээс шалтгаалаад насан туршдаа ерхий бие эрүүл мэндийн иргэнэлтэй маш чухал гэж үзээд байгаа. Тий, хөхний суу яг уу дархлаа судлалын удаас идэхгүй дархлааж болж шүү. Идэхгүй гэж байгаа. Ээж их нь билемик хийж өгч тэр бол дуусна. Өөрөө ялгаруулаад вакцин хийвэл тэр хүүхдээ чи би өөрөө тэмцээд өөрийнх нь дархлаа насан туршдаа байх. Хэдэг хэвгийн халдвар авахгүй бол насан туршдаа байх дархлаатай болж байгаа байхгүй тий. Жишээ нь манай би 2 хүүхэдтэй. Манай охин бол амар шүү дээ. Вакцины амар халуурдаг. Бүр халширмаар би тийм. Тэгтээ энийг би бол яг хуу манай ихнээс эмчилтэй. Битэрүүд яг нэг жоохон бүр өндөр халуураад бодчихгүй л өвчин намдах юм ярьж байгаа юм байна шүү дээ. Энэ бол сайнны шинж байхгүй юу? Ажиллаж байгаагийн шинж. Вакцин хийгээд яг хуу бүр огт ингээ хариулахгүй байвал бас мэдгүй халуун ямар ч байсан дархлаад өгч байгаа. Бид нар чинь Японд вакцин хийл гэж үзээд Америкт хийл гэж үзээд Монголд ямар ч ялгаагүй. Халуурдагаараа л халуурна. Зөв. За дараагийн нэг асуулт манай ээж нарын дандаа тавьдаг асуулт. Би одоо ер нь ээж нарынхаа тавьдаг асуултыг л мэрэгжлийн одоо олон улсын түвшний мэдлэгтэй эрдэмтнээс л асууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуулт юу вэ гэхээр антибиотик эмчилгээ дархлаа дарангуйлдаггүй. Одоо ингээд дэлхийн нийтээрээ сүүлийн 10 жил Монгол улсад ч гэсэн вирусын халдварын үед бол антибиотик эмчилгээ нэмэргүй гэд ингээд сурталчлаад яриад ер нь бас би бол айгүй сайн үр дүн харж байгаа. Эмч нар маань тэр ард иргэд маань тэр вирусын халдварын үед яаран антибиотик хэрэглэх шаардлагагүй байна гэдгийг хаана ойлгоод их хайтаахан болж байгаа. Тэгэхээр нөгөө манай монголчууд нэг савдаг шүү дээ. Нэг 2 туйл руу савдаг. Тэгэхээр одоо ямар савлгаа надад харагдаж байна гэхээр антибиотик уух юм гарна шүү дээ. Зөндөө гарна. Жишээлбэл дунд чихний цочмог халдвар заавал антибиотик. Жишээлбэл хоолой залгиурын эдээ төрөвсөл заавал антибиотик, хатгалгаа заавал антибиотик. Тэгээ антибиотик бичээд тэгэхээр эмчээ манай хүүхдийн дархлаа суларчих юм биш үү? Энийний дараа би яаж дархлааг нь сэргээх вэ ч юм уу тийм ээ? Ийм асуудаг. Тэгээ жишээлбэл манай эмнэлгийн хувьд бол антибиотик эмчилгээтэй цуг хизээж мөөгөнцрийн юм өгдөггүй. Тэгэхээр нөгөө нийт масс маань одоо манай Монгол улс тэгээ сурцсан. Тэгэхээр яагаад та антибиотик биччихэд мөөгөнцрийн бичихгүй байх вэ ч гэдэг юм уу. Нэг ийм асуултууд их асуудаг юм а. Тэгэхээр мэдээж бид нар чадлаараа тайлбарладаг, дийлийнхээ нэтгүүлж үнэмшүүлж чаддаг. Тэгэхээр энэ тал дээр манай ээж нар яг дархлаа судлаач эрдэмтэн хүний үгийг сонссон дээр баг. Гэхдээ миний өгч яах вэ? Энэ чинь нэг олон улсын өндөр хөгжсөн орнуудыг одоо бидний одоо Европын холбоо, Америкээс Азиас гол Япон, Өмнөд Солонгос, Тайван гурав байна шүү дээ. Энэ өндөр хөгжсөн орнуудын цаанаас нь маш мундаг профессор том лабораторид судалгаа хийгээд гаргасан нотлогоо юугаа одоо нөгөө гайдлайн буюу одоо юу гэдэг лээ? Өдөртөмж эмчилгээний өдөртөмж ингэж өгч байгаа байхгүй юу? Энийг нь бид нар хэрэглэхэд бол хэрэгэлзээ одоо яг магадгүй энэ тийм сайн юу биш байж магадгүй. Гэтэ энэс сайн одоохондоо байхгүй учраас энэнд эргэлзэх шаардлага бол би яг мэрэгжлийн үүднээс л байхгүй. А яг зүгээр таны хэлсэнчлэн ерөөхдөө хүний бие өвдөх одоо шалтгаан одоо талдар төвчний өнөөх ихэнх тохиолдолд яг вирус, бактери, мөөгөнцөр шимэгч байна шүү дээ. Бактерийн гаралтай өвчнүүд бол антибиотик заавал өхөөсгөр аргадаг. Тийм ээ. Тэглээгээ дархлаа сулрах уу? Монголын хүн ам жишээ нь 40-50 он 30-40 оны үед тийм үү 7-800 мянга байсан байна. Сүрэгийн халдвар маш өндөр, бэлгийн зам халдвар нэг ялахгүй тэмбүүгийн өвчин өндөр. А энийг бол Орос зөвлөлт эмчнэр антибиотикоор дарж ирсэн шүү дээ. Антибиотик дарж одоо ч гэсэн яг хөө сүүлийн үед зүгээр яг хөө одоо судалгаа ихлэн шатнаж антибиотик нь гидсний нөгөө бичил битнүүдийг жаахан өөрчлөгдөд тийм шүү гэсэн судалгааны маш жижиг үр дүнгууд гараад байгаа. Гэхдээ энэ бол тийм өөрчлөх хэмжээнд арай нотлохоо болж очиагүй байгаа учраас энэ бол яг одоо дам нөлөөлдөг юм шүү гэсэн. Яг антибиотик гэдэг нь өөрөө юу юм гэхээр бичил битний эсийг ерөөхдөө прокариотис гэж нэрлэдэг бүтцийн хувьд. Бидний энэ хүний том амьтны эсийг эукариотис бүтц нь өөр байхгүй. Антибиотик зөвхөн прокариотист нөлөөлдөг. Тэрийг л устгадаг. Тэгэхээр бидний эсийг устгахгүй нь шүү дээ. Бидний эсэд байхгүй бичил битнээс байдаг юмыг нь очиж задалдаг байхгүй юу? Бичил битнээс байдаг юм. Тэр антибиотик орж ирээд бидний яг ерөөхдөө жаахан нөлөө өгч болсон доо гаж нөлөө гэж имийн заавар дээр нь байгаа. Им би гэж болно шүү. Тэрнээс бишсээр бол юу ахгүй. Тийм. Тэгэхээр бид нар бас яг үзүүлж байгаа ээж аав нартаа нэг ийм зөвлөгөө өгч байгаа. Энийг бол одоо чинь зарим одоо ингэж энэ дээрс болж байгаа хор тавтрын юмнуудаас чинь ялгаатай шүү дээ. Хор тавтрын юм бол хавтрээс одоо эрүүл зарим хуваагдж байгаа асуудыг устгадаг бол антибиотик бол зөвхөн тэр прокариотисыг л устгадаг. Тэрийг чинь гаргах гэж өчнөө олон тэрийг одоо яг тийм юм байна гэдгийг мэдэх гэж өчнөө олон судалгаа
энэ төр хийгэж баталгаатай болгож жагаад гаргаж байгаа байхгүй. Тэгээ баталгаагүй юм бол гаргахгүй. Тийм учраас бол яг энэ бол миний тийм байхгүй. Тэгэхээр нэг асуултаа юм байдаг шүү. Юу гэхээр дэлхийн аль ч зөвхөн монголчууд биш л дээ. Аль ч хүмүүс зовиртой үедээ эмээ уугаад байдаг. Зовиргүй болохоор мартдаг, хайдаг. Яг антибиотикийг уух хэвээр цагт нь уух хэрэгтэй. Тэгтээ яг тэр хугацаагаар нь уух хэрэгтэй. Хайж бариад тэр нь эргээд нөгөө эмэнтэй тасвартай тэсвэртэй болох юм гэдэг үсгээр өн чин түрүүн ингээд ясаа одоо дахиад дархлаа ингэсэн байна энэ гэж ярьдаг юм шиг санагддаг. Тийм бах тий. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор одоо дэлхийн нийтээр тэр дотроо манай Монгол улсад эрүүл мэндийн нэг том асуудал бол эмерса гэд бид нар товчлоо хэлждэг мэдцлийн тэсвэртэй алтлаг стафилококкийн халдварын тархалт жил болгон нэмэгдэж байна. Манай дээр ч маш олон хүүхдүүд ирж байна. Тэгэхээр энийг ээж аав нар дархлаа муудаад манай хүүхэд хатигнаас салахгүй байна. Дархлаа муудаад одоо антибиотик уусан ч энэ хатигнаас салж чадахгүй байна гэж хэлж байгаа. Бид нар бол үгүй гэж хэлдэг. Тэгэхээр бидний хэлж байгаа зөв үү? Би зөв гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь яг тэр эмчилгээг цаг тухайд нээх хэрэгтэй. Тэгээд яг MRS дээр эцэслэрсэн 1961 онд анх ерөөдөө ийм омог үүссэн биш үү гэж Америкээс гаргаад тэгээд дэлхийд даяараа нэвж. Энэ бол яг зүгээр яг судлаач хүмүүсийн нүдэнд юу гэж харагддаг гэхээр ингээд тэмцэл явагдаад байгаа байхгүй юу? Хүчтэй эм гаргачингууд нөгөө бичил битэн амьд үлдэхин тул тэрээс хүчтэй болчдөг. Тэгээд тэнгуут нь нөгөөт нь яг бол дараагийн бүлгийн юм. Ингээл дээр ороод энэ тэмцэл чинь тэгэл байнга л явна шүү дээ. Хүн төрөлхтөн байсан цагт байнга. Зүгээр яг юм шиг жирээр гэж юу яах хэрэгтэй гэхээр ариун цэвэр. Ерөөдөө одоо халдварлаж хадаг буглаатай газар ямар газар цөөн байна гэхээр хувийн ариун цэвэр хайж байгаа гэдэг юм уу? Тэгэл энгийн юм шүү дээ. Гараа угаах. Гас ихсүүлэл хүүхдийнхээ хазар ам төрхтэй гараа угаах. Хүүхдээ хамаагүй өөрөөсөө өөр хүнд өнсүүлж тэ янз бүрийн биеийн нэнтэнд хүрэхгүй байх. Энэ чинь өөрөө хүүхдээ арилсан дархлаан дээр эмзэгчлээ. Ингээл барайл ягаад тэнцээ чинь одоо бичил битэн үүснэ дээлэн магадлал айгүй ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр жоохон өөрснөө биднээс бас жоохон одоо замбраатай сурах хэрэгтэй байгаа. Тийм. Гудамжин зүгээр ингээл бохор гартай бохор гадуур хуцтай явж яснаа таньдаг шагаал ахтуу амрах садан биш таньдаг хүний хүүхд тарангуутал барьж авч үнсээл тэврээл бидний чи соёлыг тиймэрхүү гудамжинд орж ирээд хувцаа бас бид нар сольж авах хэрэгтэй. Яг л одоо бид нар яг нэг өгүүлэхэд Улаанбаатар хотын хөрсний бохирдол маань ямар байна тийм ээ. Бид нар яг хоттой биений буруутгамааргүй л бид нар хот байгуулж гисэн туршлагагүй ч яах юм хоттой байгуулж. Гэтэ энэс бидний энэ хөрсний бохирдол модон жордлонгийн бохирдол ямар байна. Гадуур залбин нөх ямар байна. Тэгээд дээрэс нь нус цэрээ бид нар яаж хамаа намаа гэлээ. Энэ дээгүр ингэж явчаад магадгүй одоо чинь хөдөө нэг талд нэг хүн нусаа ингээд нэчгэд тэрэн дээр магадгүй 100 жил яг тэр газараа хинч гიშхгүй байж магадгүй. Хотод бол юм жижигхэн нарийнхан гудамжаар нэг хүн нусаа чад 10 хүн гიშгээд тэр 10 чинь тэр хүний бактерийг гэрлүүгээ аваад орж байгаа байхгүй. Тийм учраас тэр авж орсон тэр юм таны гутал үүдэндээ л үжиг. Таны өмд үүднийхээ өлгөрт л үжиг. Та хүүхдээ өрхөөс өмнө гараа аваач гэж одоо манай эрүүл мэндийн яамч гэсэн талаар одоо ковидоос хойш бид нар аюул сурталчилж байна. Бид нар ч яг тэнд зарим үед нь оролцож байгаа. Тийм манай ээж аав бол тэр талаар маш сайн сурталчилж байгаа. Тийм. Манай ээж аав нар мандах нарын судлаачийг их сайн таньж байгаа. За нэг их маргаантай ч уулын бишил юм байгаа нэг асуудал байгаа. Би анх 2017 онд юм уу 3 жилийн өмнө TEDx-ийн тайзан дээрээс би зориг гарган хэлж ирсэн. Одоогоор ангаах ухаанд дархлаа сайжруулдаг юм гэж юм тариа гэж юм байхгүй гэд. Тэгээ би тэр TEDx-ийн илтгэдийг бэлтэж яхад би энэ санааг хэлчмээр өгдөг. Тэр нөгөө нийгмээс ирэх эсэргүүцлээс айгаад идэг. Тэгэхээр манай нөхөр намайг зоригжуулж ирсэн. Түм насын юмч. Үгүй чи TEDx-ийн чамд TEDx дээр ихтгэл тавих боломж амьдралд чинь нэг л олдно. Чи хэлж ярих гэсэн юм аяар чиний ард өндөр нотлоготой шинжлэхэн байгаа юм чи юундаа чи айдаг юм бэ? Тэгээ би нөхрийнхөө тэр өвөнд их зориг ороод ихтгэл үнэмшилтэй тэр том тайзан дээрээс би одоогоор ангаах ухаанд дархлаа сайжруулдаг юм тариа гэж байхгүй гэд хэлжсэн. Гэхдээ нэг азтай одоо миний санааг амраадаг юм юу гэхээр ямар ч хүн ээж аав эмч мэрэгжилтэн дархлаа судлаач өнө юу вэ? Нэг ч хүн бити худлаа яриад ийм байна гэж нэг ч над руу яриаггүй бичээгүй тэр нөгөө сошиал нийгмийн сүлжээгээр цацагдахад нэг ч комент тэр дотор байхгүй. Тэгээ би бас хүмүүсийг ер нь бол бас нэлээд гайгүй ойлголттой болж байгаа юм байна гэд. Тэгээ би тэр нэг айдсаасаа салж үлээ. Тэгэхээр би танаас дархлаа сайжруулдаг юм тариа марэ гэж одоо ер нь үнэхээр юм байхгүй юу? Би одоо 3 жилийн өмнөх юм ярьж шít. Магадгүй энэ сүүлийн 3 жил тийм юм гараад ирсэн биш байгаа даа. Тэгэхээр яг манай дархлаа судлалын одоо Монголын томоохон дархлаа судлаачид нар болох
дархлаа судлалын анагаахын дархлаа судлалын тэнхимээ эрдэнэ профессор Цогцоохон доктор Ингсайхан Жимс өнтөргээд хүмүүс бэлдээ. Тэр хүмүүс багш нар маань хэлж байгаа байхгүй. Ерөөсөө нэг шидтэй юм болоод идчихвэл болчих юм шиг. Жаахан энэ бол яг жаахан мэдээллийн жаахан төрөгдөл байна. Яг сахилга бат тийм ээ. Одоо тайван байх хэрэгтэй. Тийм үү, тэнцвэртэй олох хэрэгтэй юм уу? Дартаас ерөөхдөө дэмждэг аргууд энэ төр бол бий л дээ. Би сайн унтах, цэвэр агаар тийм ээ. Тэг яг зүгээр яг Америк ч юм уу Европ ч юм уу саплемент гэж ярьдаг чинь яг юм биш. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дархлааны ерөөхдөө тэр эсүүдийнх нь үйл ажиллагаа энэ төрт эерэг нөлөөтэй. Тэр эсүүд нь одоо жишээ нь бактерийг устгахын тулд цайр хэрэглэдэг юм аа. Тэгэхээр одоо жишээ нь цайрыг нь өгчүүл зүгээр юм шүү өнтер гэсэн тийм юм бол байдаг би. Тийм ээ. Тий. Тэгэхээр бид нар бас яг нэг юм угаал эсмэсний өсөл тийм юм бол одоохондоо гараагүй. Байхгүй тий. Тийм бид нар бас ер нь цайрын бэлтгэлийг дархлаа одоо дэмжих, тэтгэх эсвэл дархлааны хөгжлийг хэвээ явуулах зорилгоор бас хүүхдүүдэд зөвлөдөг. За энэ ковидтой холбоотой мандахнаар судлаачиг бол дийлэнх ээж аав нар маань ковидоос хойш олон удаа харж олон удаа сонсож тэрнээс хойш нэлээд танил болсон байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ яриагаа төгсөхийн өмнө нэг хоёр асуулт байна. Энэ ковид анх гарснаас хойш нэг хоёр юмн дээр их ач холбогдол өгчээсэн. Одоо ч өгж байгаа. Нэг нь Д витамин. Д витамины цусан дах хэмжээ хэвийн байвал ковидоор өвдөх нь арай хөнгөн энэ төргээд. Хоёр дахь нь болохоор энэ БЦЖ вакцин хийдэг орнууд. Жишээлбэл одоо манай Монгол орн чинь БЦЖ вакцины хамралт 97-8% байгаа бах. Бид нар бүгд энэ дээрээ вакцины сорвтой шүү дээ. Тэгэхээр тэр орнуудад нас баралт ер нь арай хөнгөн явагдаад байна уу гэсэн ийм юм ажиглаад одоо энэ тал дээр яг нотлогоо гаргах га шинжилгээ ухааны нотлогоо гаргах судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ Д витамин энэ юу хоёр одоо энэ хүчмийн ачаар манай Монголд бол ер нь бага насныхан бүгд Д витамин ууж байгаа. Тэгээ энэ вакцин сүрээгийн вакцин хоёр үнэхээр ковидэд одоо хүн өвдөхөд нас баралт бага байхад нөлөөлж байгаа юу? Тийм ажиглалтууд олон байгаа юу? Эхнээсээ одоо шинжилгээ ухааны судалгааны үр дүн гарч байгаа юу? Судалгааны үр дүн гэдэг нь одоо зөндөө олон үр дүн бий. Алийг нь алинд нь итгэхгүй гэдэг аюул болохгүй аль нь. Одоо чи нэг жижигхэн лаборатори дэлхийд даяар хэдэн мянган лаборатори байна. Шинэ ингээд энэ бол бас нэг төрлийн мэдээллийн сенсац шүү дээ. Ковид ч юм уу шинэ юм гарангуут өдгүүд энэ манай юм дээр ямар холбоотой манай судалдаг гэдэг. Тэгээд шүүрж аваад тийм тий. Маш их судалгаа гарч байгаа учраас үнэхээр тэр олон эрдэмтдийн шүүлтүүрээр ороод өндөр импакт фактортай гэж ярьдаг. Тийм том зүйлүүдээр хэвлэгдэж байгаа юм нь итгэх магадлал арай жоохон сайтай. Бусд нь бол зүгээр яг репорт юм байдаг. Одоо нэг иймэрхүү юм бид нар байна. Яг одоо бол нэг иймэрхүү юм харагдаж шүү. Яг одоо энийг бас цааш судлах шаардлагатай гэсэн үг л дээ. Д витамины тухайд бол бас энэ чинь бүр жиш асуудал. Яг тэгэхээр Д витамин буюу холикальциферол гэж байна. Кальциферол. Энэ болохоор илгэнд үсээд урдл байцсан. Арьсан дээр ирээд нарны гэрлийн хэд ягаан хоёрын нөлөөгөөр хувирч идэвхтэй ордог. Гэтэл нөгөө манай Монгол чинь болохоор нарны арьсаа биеэр ил гаргах хэсэг маш хугацаанд айгу бага учраас ерөөхдөө манай нөхцөлд бол яг Д витамины суплемент нэмэлтэн төр бол заашгүй шаардлагатай биш хүмүүст бол тий. Ковидтэй ямар энэ төр гэдэг нь бол мэдгүй ерөөхдөө л бие махбодын ерөхийн юм байх ёстой юм байх л ёстой байх гэж бодож байна. Тэр БЦЖ вакцин гэдэг бол тийм репорт өгүүлэг явж исэн. Гэхдээ тэр тийм олон газар бас нотлогдоогүй. Тийм яг БЦЖ вакцин гэдэг юм бол явж исэн. Гэхдээ тийм олон газар дахиж хийсэн судалгаагаар бол нотлогдоогүй. Тийм байна. Тэгэхээр манай ээж аав нар одоо ингээд аль хэдийн намар цаг эхэлсэн байна. Аль хэдийн сургууль цэцэрлэг эхэлсэн байна. Тийм болохоор хүүхдүүдтэй өдөр болгон Д витаминаа 401-жээр уулгаад за тэгээд шаардлагатай гэж үзвэл цайрынхаа бэлтгэлээ авч уулах нь бол илүүтэхгүй нэ шүү. За хамгийн сүүлийн асуултаа зочиндоо тавья. Та бүхэн бүгд сонирхож байгаа. Тэгэхээр энэ бол ковидын вакцины тухайн асуудал. Тэгэхээр асуулт нь юу вэ гэхээр одоо жишээлбэл томоогийн вакцин одоо яг эд хийлгэж байна тийм ээ. Тэгэхээр томоогийн вакцин жишээлбэл 6 сараас доош хийдэггүй. Тэгэхээр одоо энэ гаргаж байгаа олон янзын вакцинууд байгаа. Хэдэн сараас хэдэн наснаас дээш хүүхдүүдэд хийх бол хамгийн түрүүлээд аль орон вакцин гаргах бол за вакцины үн өртөг ямар байх бол одоо бид нар бүгд мэдж байгаа 2021 оны улсын төсөвт 7.8 тэрбум төгрөг ковидын вакцинд авахар суулгацсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ мөнгө хангалттай мөнгүүч гэдэг юм уу бидний бүгдийг дархлаажуулж хүрхүүч гэдэг юм уу. За тэгээд одоо заримдаа нэг ийм юм хүмүүс яриад ах юм. Одоо Оросоос вакцин хамгийн түрүүлж гарсан. Тэгэхээр Орос Монгол хоёр бол бараг л ах トゥ
нэг ижилхэн хоол хүнстэй, нэг ижилхэн цаг агаартай ч гэх шиг. Тэгэхээр биднэрт бол Оросын вакцины зохиноо ч гэх шиг. Гэтэл эсрэгээр одоо хятад Оросоос хамаагүй өндөр хөгжилтэй хятадын вакцина авсан дээр ихлээр хятадын вакцины хийжүүл бид нар ч бараг л хятад хүн болчгоор айстай юмнууд ч хүртэл шуугилдаа тий. Тэгэхээр энэ тал дээр та ковидоор их ажиллаж байгаа хүний хувьд вакцин дээр биднэрт яг нэг одоо байгаа хэмжээнд тодорхой хариулт өгөөч тий. Тэгэхээр яг ковид гэдэг өвчний тэр үүсгэгч нь SARS-2 өвчний коронавирус гэдэг байгаа нь шинэ омог. Шинэ омгийн вирус болохоос цоошин амтан бас биш байна. Биш шүү дээ. Бид нартай ажил байсан тий. Яг тэр нь юу гэсэн үг вөхөр ерөнхийдөө хүн төрөлхтөн айл хэдийн хөгжсөн орнууд бол тийм үү? Одоо Америк нэгдсэн улс ч гэдэг юм уу, Япон ч гэдэг юм уу, Британи ч гэдэг юм уу, Орос ч гэдэг юм уу, Герман ч гэдэг юм уу, Хятад ч гэдэг юм тий. Хөгжсөн орнууд тэр вакцины хийх бэлэн аргачлал нь бол аль хэдийн байгаа байхгүй юу? Тэр чинь Оросод вакцины хийнэ гэж юу гэдэг энэ тэргээл яриад байгаа шүү дээ. Тийм бол биш. Тэр жоох өрөөсгөл. Вакцины хийх аргачлал бол байгаа. Тэр ковид анхны тэр вакцины чинь Америкт бол 62 өдөр гаргасан гэж байгаа шүү дээ. Нэг эсийн өсвөр мэсвэрд нь ургуул. Тэр чинь бэлэн арга байгаа байхгүй юу? Яаж игээд вакциныг хийх бол тэр хөгжсөн орнуудын хувьд бол амархан. Гол нь тэр хийгээд одоо нэг юм гаргаад авлаа шүү дээ. Энэ хүнд тарихад ямар нөлөөтэй вэ? Ойрын болоод хожмын үр дүн тийм. Тэрийг судалгаан дээр одоо вакциныхаа бараг 10-ны тэр ажлынхаа цаг хугацааныхаа 10-7-г нь тэн дээр зарцуулдаг байхгүй юу? 3 шатны трайл гэдэг байна. Амтан дээр хийн дараа нь хүн дээр 3 шатны туршилт. Хэдэн 10-аас хэдэн 100 тэгээ хэдэн мянган хүнийг хамруулдаг тийм ээ. Зүрхний өвчтөй хүн тариул ядгийн тун их бол яадаг байгуул дээ. Энэ дээр яг барууных нь орнод Оросыг шүүмжлээд байгаа байхгүй юу? Та нар вакцины хийж чадахгүй гэж бол шүүмжлэхгүй шүү дээ. Тийм байна. Та нар вакцины хийсэн вакцина яг энэ хитрхи богино хугацаанд туршсан юм шүү. Хэдэн хүн туршсан. Яг тэрний чинь яг вакцина гаргасан тэр аргачлалаа үзүүл шахахгүй. Тэр туршсан үр дүнгээ үзүүлээч гэж хоорондоо тэгээд байгаа. Яг ерөнхийдөө одоо яг зарлж байгаа нь юу вэ гэхээр янз бүр цаана шалтгаан бий байх. Оросын албаны улс чинь хамгийн түрүүнд вакцины гаргасан гэж зарлж байгаа. Тэрийг Спутник гэж нэрлсэн байгаа. Тийм. Тэгээд цаана одоо яг одоо чинь арай жоох удаан хугацаанд хүлээгдэж байгаа вакцины тэгвэл Америк нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн таны ажиллаж байсан хүрээлэн тэр шиг том л доо. Монгол хүмүүс бас би нэг жижигхэн секторт нь ажиллаж байсан. Тийм. Тэндэн тэр Moderna гэдэг компанитай гаргасан вакцины одоо бас явж байна. Яг аргачлалын хувьд бол нэг зарим нь бол чинь вирусыг бүтэн ашиглаж байна. Зарим нь биелүү оруулах гэдэг байна шүү дээ. Зарим нь хэсгийг ашиглаж, зарим доторх ДНХ ашиглаж янз янз. Их Британий вакцины Astra гэдэг Oxford-ийг сургуулийн вакцины энэ гурвын ерөнхийдөө нэлээд хурдан. Одоо хятадын вакцины дараас нь орж ирж байна. Чинь би хувьдаа юу гэж харддаг гэхээр бол одоо ингэж ярьж болдго юм болов уу? Би нөгөө Японд 4 жил сурцсан хүний хувьд тэр хүмүүс Япон хүмүүс ерөөхдөө юм нэг 7 хэмжээнд нэг огтлох хандлагатай гэдэг мэднэ. Тэгэхээр Японд бол Их Британаас вакцина хинхэн захиалсан байгаа. Тийм гарахаар нь авна шүү гэд. Өөрснөө Японууд үйлдвэрлэегүй. Яг лицензийг аваад танахаа яг гаргачуд бидний аргаар чи хийчих шүү. Тийм байна тийм. Тэгээд хүмүүсээ вакцин зөвлөжүүлээ гэд. Тэгэхээр ер нь тэдний юм ер нь их гайгүй болох болов уу гэж бодоод байгаа. Гэтэ яг манай шийдвэр гаргах хүмүүс тэгээд мэдээж нарийн судалгааны үндсэн дээр гаргах. Тийм баг тийм. Насан дээр ямар нэгэн хязгаар байх болов? Одоо харин тэрийг судлах гэл нөгөө юмуд нь гараад хэдэн сартаагаас нэг нөгөө 3 триал чинь та нар жоохон хөнгөцсөн биш үү гэдэг нөгөө Оросыгоо шүүмжлээд Оросны байг яг болцсон. Тэгэл байгаа. Тэрэн дээрээ л хугацаанд вакцина бол хийчихсэн байгаа шүү дээ аль хэдийн. Тийм байна. Туршаад тийм байна тийм байгаа байхгүй. Тэгээ яг 2021 оны дундуур эхний хангалтууд өгдөж эхлэх вакцин урьдчилсан. 21 оны дундуур. 21 оны их хүнд байна дундуур нөхний дэлхийд даяар чи хинэгээ эхэлж хийх хүмүүхэд нэрээр юм би хэр үнэтэй вакцин байх бол одоо жишээлбэл суулгалтын вакцин бол манай Монгол улсад байхгүй шүү дээ нэлээд өндөр үнэтэй. Үннийг хэлэхэд би мэдэхгүй байна. Гэтэ яг вирусын юутай дундаж байх л гэж бодож байна. Учиргүй бол үнэтэй бол үнэтэй байсан ч гэсэн нөгөө дэлхийг хамарсан цар тахал учраас тодорхой нөгөө нөөцтэй газрууд нөөцөөс гаргаж хөрөнгөний гаргаж тодорхой ядуу орнууд бол тийм өндөр үнэтэй заах байх. Тэр ядуу орнуудад жишээ нь хөгжөөгөө ядуу орнуудад вакцин авч чадахгүй бол тэндээс голомт цаашаа гараад авах. Хизээж тасрахгүй шүү. Бүгдийг нь ерөөхдөө дарж авах бодлогоор л ажиллах болов гэж бодож байна. Тэгвэл айлтгүй юм байна. За. Айлтгүй яг гэхдээ тэр вакцины нь бас ямар юм гарах нь гэдэг нь зөндөө олон тодорхойгүй байгаа. Тийм ээ. Зөндөө олон тодорхойгүй байгаа. Тийм тий. Яг бид нар болчоосаа л гэж залбираад юм байж байгаа. Ер нь бол амгаах ухаанд юм байгаа шүү дээ. Хуруу шилэнд лабораторийн төвшөнд хийсэн үр дүн яг хүн дээр очих дээр яг тийм бас байдаггүй. Тийм болохоор тэр одоо саяын мандах нарын судлаач хэлж байгаа хүн дээр аль болохоор олон хүн дээр аль болохоор удаан хугацааны турш судлах нь бол энэ вакцины ер нь аливаа вакцины хамгийн чухал том юм байдгаа гэдэг тийм ээ. За тэгэхээр би ээж аавуудынхаа өмнөөс одоо дархлаа судлаач эрдэмтэнд
та нарын сонирхдаг, та нарын өдөр тутмын асуултуудыг тавилаа. Та бүхэн хамгийн шинжилгээний өндөр нотлохотой хариултыг авсан гэж найдаж байна. Тэгээд манай клиникийн урилгыг хүлээж авч манайд эмнэлэг дээр ирж бидний бүх асуултанд маш дэлгэрэнгүй тодорхой хариулсанд их баярлалаа. Таны цаашдын одоо эрдэм шинжилгээ судалгаа ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд намайг зөвөрсөнд баярлалаа гэж хэлж байгаа. Би нэг юм бас зүгээр нөгөө энэ завшаана гэдэг шиг хэлж. Би одоогоор яг өөр ажил хийгээд үндсэн техникэл ажиллах байгаа. Гэхдээ яг Монгол улсад одоо 20 онд шинэ дархлаа судлалын хичээл зааж ирсэн 30 жил явж болж байгаа. Энэ 19 сард болно. Одоо техникийн хамт олонд ажил төрийн ажилд нь бүгдээр нь амжилт хүсье. Оюутнуудаа бүгдээрээ л байгуу мөндө орчин үеийн мэдээлэлтэй болгож гаргаж байгаа. Энэ сайхан үйлсэд нь бид одоо зөндөө олон хүмүүс талархалтай байдаг хаа гэж бодож байна. Синд клиникийн хамт олноос бас дархлаа судлалын тэнхимийнхэнд баяр хүргэж ой мэдчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. За маш их баярлалаа. Бид нарыг анхааран сонссонд дараагийн дугаар хүртэл баяртай, эрүүлэн сайн сайхан бүхний хүсье өрөөё.